Чингэлээ дүүргийн 9-р хороонд нийтийн байранд галгарч 8.9 метрийн хэмжээтэй байшин, түүнтэй залгаа 3.6 метр амбаар шатжээ. Зүүнтэй холбоотойгоор нийтийн байранд амьдардаг 6 өрхийн 20 орчим иргэн өмссөн хувцастайгаа үлдсэн харамсалтай үйл явдал боллоо. За нийслэлийн онцгой байдлын байгууллагад нийтийн байр шатаж байна гэх дуудлага 12 цаг 30 минутын орчимд ирсэн. 13 цаг 2 минутанд одоо галын тархалтыг зогсоож гал унтраах үйл ажиллагаа яг одоо үргэлжилж байгааг та бүхэн харж байна. Гал гарсан шалтгаан бол иргэн газан пеллетгээ залгаж орхин гарснаас үүдсэн гэдгийг оршин суугчид хэлж байгаа юм. Азар хүний амин эрсдэггүй иймд оршин суугчид одоо галын аюулгүй байдлыг сахиж эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг бодит нөхцөл байдал харуулж байна. Галыг унтраахаар 2 ангийн 20 гаруй албаагч 5 тээврийн хэрэгсэлтэй ажилласан. Харин гэрээ алдсан иргэдийн хувьд хэвлэлд мэдээлэл өгөхийг хүсээгүй юм а. За гал дүмрийн гарсан шалтгаан нөхцөлийг гал дүмөр унтраах ажиллагаа дууссаны дараагаар за энэ манай мэрэгжлийн баг шинжээч нар одоо ирж тодтогч одоо шалтгаан нөхцөлийг тодруулах мэрэгжлийн байгууллага тодорхойлно. Иргэдийн манай өөрсдийн өрхийн галын аюулгүй байдлыг хангаагүй бол маш муу одоо захиргаан хэрэгслийн ажилтны журам зөрснөөс үүдэлтэй гал дүмрийн гарах шалтгаан нөхцөл болдгоо. Тиймээс иргэд та бүхэн галын аюулгүй байдлыг хангаж одоо бидний өгч байгаа заавар зөвлөмжийг дагаж ажиллахыг анхааруулж сэрэмжлүүлж байна. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд 1300 орчим галын дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны муу үеэс 20 орчим хувиар буурсан үзүүлэлт хэдий ч иргэд галын аюулгүй байдлыг хангаж болцсошгүй эрсдлээс сэргийлэх шаардлагатай байна.